Хүүхдийн мөнгийг болиод гэд хэлчих зоригтой хүн байдгүй. Энэ парламентийн хамгийн залуухан үзэсгэлэнтэй номинаци эзэн. За сайн бацхан үзэгчдээ энэ удаагийн дугаараараа энэ 7 хоногийн онцлог сэдв хүүхдийн мөнгөний талаар ярилцгаая. Тэгэхээр цэнгүүн гишүүнээ та хөөрхөн байж болно. Гэхдээ хүүхдийн мөнгөөр битгий оролдоо гэсэн пост та энэ 7 хоног талаар харсан байх. Тэгэхээр яг цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгөний талаар юугээ хэлсэн юм бэ гэдгийг хамтдаа сонсъё. Энэ парламентийн хамгийн залуухан үзэсгэлэнтэй номинаци эзэн цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгөний талаар юу гэж хэлсэн талаар хамтдаа сонсоцгоё. Төсөө ярилцаа сууж байхад бол ийм байдалтай байж гэнэ гэдэг бол үнэхээр их чивтэр зүйл байна л та. Тэгэхээр Монгол Ардын нам өөрөө 8 жил тасралтгүй засаг барьж байгаа. Монгол Ардын намын боловсруулсан энэ явж ирсэн төслүүд дээр бид нар өнөөдөр бас ярилцаа сууж байгаа. Тэгээд төрийн албаагч нар маань өнөөдөр энэ танхимд байгаа учраас зоригтой дураад өгөөч л гэж хүсмээр байгаа. Ялангуяа сангийн амныхнаас хүсмээр байна. Та бүхэн харж л байгаа. Одоо шинэ оршин хөтөлбөр ямар хүнд нөхцөл байдал бидрийг аваачиж байна. Хүүгийн татаас дэлхийд 110 тэрбумыг бид нар төлж байна. Гэтэл эргэн төлөгдөх хэсгийн ч ойлгомжгүй ийм төслийг зөвхөн сонгуультай холбоотойгоор гаргацсан. Сангийн амныхан яагаад энэ дээр хэлж болдгүй юм бэ? Дээрээс нь одоо энэ ипотектэй холбоотой. За тэгэл бүх төрлийн сангуу, төнгөлтөө зээл гэл гой нэртэйгээр ингээ оруулаад өгдөг. Сонгуульд санал авахын тулд явцсан ийм хөтөлбөрүүдийн өнөөс л бид нар яайдаа гэж суугааддаг. Улсын хурлын гишүүд нь эндээ орж ирэхээр энэ нэг багш нарынхаа цалин тэтгэмжийг яаж нэмэх вэ, нийгмийн асуудлуудаа яах вэ гэдэг. Гэтэ ингээд улсын хурлын гишүүдээс илүүтэй уг нь бол бодлогыг боловсруулж гаргаж ирж байгаа бичиг цаасан дээр байгаа энэ хүмүүс маань уг нь дуграад болохгүй байгаа зүйлсүүдийг хилдэг болчих юм бол энд яг бодит өөрчлөлт явагдана. Тэгэд одоо жишээ нь хүүхдийн мөнгийг болио гэж хэлчих зоригтой хүн байдгүй. Эхэлж шít. Хүүхдийн мөнгийг зогсооё гэд хэлчих зоригтой улс төрч надаас өөр алга. Зоригтой хүн байдаггүй. Хүүхдийн мөнгө нэг их 80 төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө иргэдэд сайхан харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр яадгүй гэхээр 100 мянган төгрөгийг бид нар өгч байгаа ч гэсэн дараа жил тэр 100 мянган төгрөгөөр юм авах гээд ороход дэлгүүрийн тэр нэг торооч дүүргэж чадахгүй л хиймэл мөнгө болгож бид нар тарааж байгаа шүү дээ. Тэгэд энэ бодиттой үнэн зүйл. Тэгэд энийг гараад хилж бид нар хүмүүс таалагдахгүй ч гэсэн зөв замлуугаа явахгүй бол манай улс чинь одоо Венецуэл боллоо шүү дээ. Нэг л сайн. За ойлголаа. Ерөнхийдөө бол хүүхдийн мөнгө гэж бид нар одоо үнийн өсөлтийг хөөрөгддөг цаас тараагаад байна шүү дээ гэж цэнгүүн гишүүн ярьсан байна. Энийг нь бол маш олон хүмүүс бухимдаж хүлээж авсан. Тухайлх юм бол одоо зарим коммент уншия те. Сайд дараа нар дид сайд хангамжаа утасны төлбөр бусад зардлаа хас битгий түмний хүүхдийн тогтой олноос дулгаад шогтоод бай. Бас байдаг үнцэг те. Ер нь бол улсын төсөвт танах боломжтой хүүхдийн мөнгнөөс өөр маш олон урсгал зардлууд байгаа. Тэдгээрээ танаач ээ. Яагаад хүүхдийн тогтой олноос дулгаагаад байгаа юм бэ гэсэн пост бай. Бас зөв үнцэг. За тэгээ ерөнхийдөө бол яагаад Монгол улс энэ хүүхдийн мөнгийг өгөх энэ бодлогыг хэрэгжүүлж эхлэвэ гэдэг уг үндэс рүүгээ одоо анхаарал хандуулцгаая л да. Bloomberg болоод UNICEF дээр гаргасан мэдээллээс үзэхэд энэ хүүхдийн мөнгө олгох бодлого маань хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт ядуурлыг бууруулах. Дэлхийн 23 улс хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэгэхээр Монгол улс ганцаараа тий хүүхдүүд нэг хүүхдэд сард 100 мянган төгрөг өгöd байгаа биш гэсэн үг. Энийг чинь олон улсад нийтлэхээр өгдөг юм бодлого байх нэ. Хэрэгжүүлдэг юм бодлого байх нэ. Тэгээ Монгол улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнууд үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг юм гэсэн байна. Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй айл өрхүүд баталгаат орлоготой болж хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог. Практик дээр нийтлэг байдлаар харагддаг зүйл бол ер нь бол гэр бүлийн одоо хоёр хүний нэг нь ихэвчлэн хүүхдүүдээ хараад нөгөө хүн нь бол ажиллаа гэдэг. Тэгэхээр нөгөө бас орлого зарлагаа төлөвлөхөд энэ хүүхдийн мөнгө чинь өөрөө бас тодорхой хэмжээний үр гүйцэтгэдэг байх нь шүү. Мөн дээрээс нь Монгол улс чинь сая сар тахлын үеэр одоо хүүхдийн мөнгөийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энийг бол Монгол Улсын засгийн газрын энэ бодлогыг бол
одоо олон улсын байгууллагууд сайшаасан байдаг юм байна. Хүүхдийн мөнгийг олгодог тогтолцоотой байснараа засгийн газраас зардахлын үед нийт хүүхдтэй өрхийн 98% цаг алдалгүй хүрч мөнгөн тусламжийг хамгийн үр дүндээ үргэж чадсан. За ингэснээр бол нийт хүүхдтэй өрхийн бараг 80% зардахлын үед хоол хүнсний хэрэглээгээ одоо багасгах, эрүүл мэндийн боловсролын зардлаа таних, нэмж зээл авах зэрэг сөрөг арга хэмжээ авахаас сэргийлж чадсан юм байна. За түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол улсын засгийн газраас зардахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурл тэгш бус байдлыг бууруулахад эерэг нөлөөтэй байгааг харуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь зүгээр хүмүүсийн яриад байгаа биш. Цаанаасаа энэ олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар хүртэл батлагдаж нотлогдсон зүйл байх нэ. Мөн түүнчлэн энэ хүүхдийн мөнгө чинь өөрөө эргээд эдийн засагт үр ашиг өгдөг юм байна. Өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөнд тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөнд тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон $1 бүр эдийн засагт 1.3-аас 2.5% өгөөж авчирдаг. 2.5 долларын өгөөж авчирдгийг нотолсон байдаг юм байна. Тэгээ энэс хамгийн хүмүүсийн хилээд идэх, шүмжлээд идэх өнцөг нь юу вэ гэхээр ерөөсөө энэ хүүхдийн мөнгө чинь халамжийн бодлогыг одоо тэлж байна. Мөн дээрээс нь арх дарс тамхин яваал дуустдаг штэ гэдэг нэг ийм нийтлэг шүүмжлэл байдаг. Тэгсэн чинь мөнгөнд тэтгэмж олгосноор арх тамхины худалдан авалт нэмэгдэг гэдэг энэ одоо ойлголт нь нотлогдоогүй гэж үтсэн байна. Бусад орнд хийсэн судалгаагаар арх тамхины худалдан авалт нь нийт хүнсний зардлын 1-2% эзэлдэг. Тэгээд хөдөлмөр нийгэм хамгааллын яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт төрхийн 0.2% нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс яг ийм одоо зөв бүс хэрэглээнд зарцуулдаг. Маш бага хувь. Тэгэхээр маш бага хувьд тохиолдож байгаа ийм үзэгдлээр хүүхдийн мөнгийг үгүйсгэх нь өөрөө үндэслэлгүй юм аа гэж дүгнэж болох юм аа. За тэгээ халамж гэдэг байгаа шүү дээ тий. Бэлэн мөнгө өгөх нь өөрөө иргэдийн халамжаас хамаарах байдлыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулдаг гэдэг нь бас л нотлогдоогүй зүйл. Харин ч эсвэргээрээ нийтлэг өрхийн орлогоос хамаарсан мөнгөнд тусламжид хамрагддаг өрхийн хувьд нэмэлт орлого олгох замаар хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлдэг байна гэсэн юм судалгаа байдаг байх нь. Тэгэхээр өөрөө энэ хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байгаа нэг талаараа судалгаа үндэслэлгүй мэдээлэлгүй байгаагийн илэрхийлэл юм. Мөн дээрэс нь маш гол поинтоо бас орхигдуулсан байна. Энэ бол өөрөө хүүхдийн хөгжил, одоо тийм хүүхдийн боловсрол, эрүүл мэнд эдгээр зүйлсэд зарцуулагдах нийтлэг байдлаар зарцуулагддаг. Тэр арх тамхи халамжийг одоо өгч чинь гэсэн эдгээр үзлүүд маань болохоор маш цөөхөн хувьд тохиолдод байгаа. Үүнээр нь дөрүүлээд зарим туршлагагүй залуу гишүүд маань хүүхдийн мөнгийг эсэргүүцээд байгаа ийм дүр зураг харагдаж байгаа маа.